За ингээд хоёр аврагт байна. Хоёр наадмаа гэхэд дэмжиж наадмын нээлттэй үзүү. За мэдээгүй. Тэгэхээр энэ жил яг баяр наадмынхаа нээлтийг үзээд маш их баяртай байна. Тэгээ нээлт бол сайхан боллоо. Нээлт үзээд ямар сэтгэл төрөв? Ер нь бол бид тээр яг багтаа бол нээлтийн үйл ажиллагаанд оролцож исэн. Тэгээд энэ удаа болохоор хүндэтгэлийн бас төрийн эд төлөвлөлтний төлөвлөлтөө хүмүүс мундаг хүмүүстэй одоо нэг дор наадмынхаа нээлтийг үзлээ. Тэгээд үнэхээр бас бахархал омогшил төмөр үнэхээр сайхан нээлт боллоо гэж бодож байна. Өмнө нь одоо нээлтэнд үжиглэж оролцсон. Тийм Монгол ардын биелэгээр одоо 500 гаруй биелэгч тухайн үед орж исэн. Тэгээд тэр үед тэр хоёулаа ингээд оролцоод наадмынхаа бэлтгэлд гараад ингээд явдаг байсан бол энэ удаа наадмынхаа нээлтийг үзэгчээр үзэж ингээд бодитоор үзлээ. Тэгээд үнэхээр бол сэтгэл өндөр байна. Өнгөрсөн одоо энэ жилийн хувьд та өвдөд ямар амжилт үзүүлээ тийм ээ? Амжилтаасаа бидэнд бас шалган даваалцаач. За бид тэр яг сүүлийн амжилт бол 2024 онд яг оюуны олимпиадад амжилттай оролцоод Арабын нэгдсэн над улсад оюуны олимпиад 4 жил нэг удаа болдог энэ тэмцээнд амжилттай оролцоод алтан мөнгө медальтай ирсэн байгаа. За тэгээ 25 онд болохоор бид тэр яг магистрийн одоо зэгээ хамгаалаад 20 гээд ирээд байж байгаа. Ийм амжилттай. Дэлхийн авраг болсон, олимпийн авраг болсон тийм оюуны олимпиад. Тэгэхээр одоо хайр ойд мэдээж ямар одоо амжилт байна ер нь болцсон. Тэгээд ер нь тэр үед бол яг улсын аврагаас эхлээд Аз ТV авраг, дэлхийн хашаа авраг, олимпийн авраг гэдэг нь бол авах бүхэл боломжит одоо амжилтуудыг бол гаргасан. Одоо бид тэр үед бол дэлхийн рекордуудыг эвдэх, цааш одоо нийлбэр оноо буюу хамгийн байж болох одоо дээд оноог гаргах гэсэн юм зорилгоудтай байгаа. Тэгээд ер нь бол дэлхийн авраг, олимпийн тэмцээнүүдтэй бол бас бэлтгэлтэйгээр тогтмол оролцоод явах болов гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа.